онцгой өнөөдрийн бичлэгийг өргөхөд бэлэн боллоо. 2023 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Ляоны мужийн Хачин хотын нэгэн жирийн хороолол дээр байрлах жижигхэн илгээмж хүлээн авах газрын төмөр хаалга онгоохгүй байлаа. Өглөө ажил сургуультай яарсан хүмүүс илгээмжийн газар хаалга онгоохыг хүлээв. Гэвч энэ удаа хаалга онгойлохгүй байсан. Эхэндээ эзэн зүгээр хоцорч байна гэж бодсон ч удалгүй хүмүүс санаа зовж эхэлжээ. Энэ илгээмжийн газрыг орон нутгийнхан сайн мэднэ. Эгч дүүс хоёр ээлж шилжүүлдэг жирийнлийн газар анх харахад онцгой могт байхгүй. Энгийн хаяг жижиг лангуунууд нэг давхарт нь овоолсон илгээмж, 20 давхарт нь арай адна нэг ор багтахаар жижиг өрөв. Гэхдээ ойр авийн айлуудын хувьд энэ газар бол амьдралынхан төвцөг байлаа. Онлайн захиалсан бүх бараа энэ дээр нь ажилдаа явахдаа түр орж гарна. Орой ажиллаа тараад дахин ирнэ. Хүүхдүүд сургууль тараад эхлээд энэ дээрээд дараа нь гэртээ харна. Энэ газрыг том эгч дүүжийн дүү дүү хоёр хамтран ажилладаг байв. Дүү дүү ойролцоогоор 37 настай, өдөр тутмын бүх ажлыг гардын хийдэг, 2 давхарт байх жижиг өрөөнд охин ээжийн хамт амьдардаг байлаа. Ээж нь 60 гаруй настай эмэгтэй, харин охин нь 13 настай Бэй нэртэй. Зуны амралт байсан тул Бэй ихэвчлэн гэртээ дэлгүүр дотор л байдаг. Заримдаа нэг давхарт буланд дэвтэр номоо дэлхийд хичээлээ хийж суудаг. Хүн олон орж ирэхээр босоод жижиг илгээмжүүдийг өгөхөд ээжтэй тусалдаг байжээ. Харин том эгч дүүжийн арай сайхан хороолт амьдардагч өглөө болгон цагтаа ирж илгээмжийн газрын хаалгыг нээдэг байв. Тэр өглөөч бас нэгэн хэвийн өглөө байх ёстой байлаа. Дүүжийн машинаа зогсоол тавиад хуушны л нэгийн адил төмөр хаалган дээрээ очив. Гэвч шатаар өксөж явах мөчөөс л нэг л сонин зүрхэн нэвгүүж чирхэлж эхэлжээ. Хаалга өмнөгшгээ дуу чимээтэй хөдөлгөөн ихтэй биш, харин хачин хоосон чимээгүй байв. Ер нь илгээмжийн газар дотор хүн байгаа цагт чимээгүй байдаггүй. Гар утасны мэдэгдэл дугуйн лангууны дундуур алхах хөлийн чимээ, ууж шижигнах чимээ, ээж охин хоёрын энэ хаан байна, энэ илгээмжийг аваарай гэсэн хоорондоо ярилцах дуу гэд ямар нэгэн чимээ өргөлж зай завсраар нь сонсогддог. Харин өнөөдөр бүх зүйл зүгээр л нам гүм хэтэрхий чимээгүй. Энэ чимээгүй байдал дужины доторх тавгүй мэдрэмжийг улам их болгож байлаа. Тэр дүлгүүрээ гаргаж төмөр хаалгыг онгойлгоод орлоо. Гэрэл умтарсан, харин хаалганы завсраар орж ирэх бүдэг гэрэл илгээмжний урдууд дээр тусаж байв. Дүүжийн тассан ёсороо эхлээд дуудав. Дүү, ээжээ, Бэй, хариу хаалга. Дахиад арай чанга дуудсан ч намгүм хэвээр. Тэр шатаар өгсгийн өмнө зогсоод зүгээр л нам унтаад байгаа байх гэж өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч хөлн зүгээр байхыг зөвшөөрсөнгүй. Хурдл гэж хэн нэгэн шимнээд байгаа мэт алхаа нь аяндаа хурдсч байв. 2 давхарт гараад харахад өрөөний хаалга бүрэн хагдаагүй, жаахан завсар гарсан байлаа. Дүүжийн хаалганы бариулаас нь зөөлөн түлхэх мөчид яг тэр агшинд өрөөнд доторх дүр зураг түүний амьдралын хамгийн том хар дурсамж болон үлдэв. Тэр айсандаа хөдөлж чадахгүй зогссон ч шатаар гүйсээр доош бууж гудамж руу ашгаж гарчээ. Хөршүүд цонхоор харан яаран гарч ирэхэд дүүжийн нүүрэн цонхиж биеийн чичирч үгдүү гаргаж чадахгүй зогсож байв. Удалгүй хэн нэгэн яаралтай тусамж руу салгасан. Тэгээд цагдаа түргэн тулсамжирч илгээмжийн газрын урт талыг шар тузаар хаажээ. Мөрдөгчд хамгаалтын хувцастай шатаар өгсөв. Харин 2 давхрын өрөөний хаалгыг нээх мөчид туршлагатай мөрдөгчд хүртэл хэсэг хугацаанд дуугүй тогсож амьсгаагаа дарсан байна. Жижиг өрөөнд дотор 3 эмэгтэй эвтэж байлаа. Амьд байгаа шинж алга байв. Өрөө нь угаасаа жижиг, нэг том ор, нэг жижиг ор, хитгэн тавир, хувцсны айрцаг тавихаар арай адан зайгардаг. Амьдрах өрөө агуулгах гэсэн ойлголт бараг нэг дор бүхий л зүйл тавчуу байв. Өрөө маш жижиг, дундах зам нь хайрцаг, хувцас, зүхний орондох нарийн зайл байлаа. Ийм жижиг өрөөнд хэрүүл болсон бол заавал улмуур үлдэнэ. Цагдаа нар ч эргэн тойрноо харангуйтаа том ширүүн тэмцэл болсон нь ойлгомжтой байлаа. Тавилгууд хөдөлж зарим нь хазаасан, хэвэс өрчиж олон зүйл шалан дээр унтсан байсан юм. Анхан шатны үйлчлэгээр цагдаа нар нас барсан хугацааг шөнө 2-3 цагийн хооронд гэж тогтоосон. Хүмүүс унтаж байхад тэр жижиг өрөөнд байсан 3 эмэгтэй хаашааж зутаж чадахгүй нөхцөд амь насаа алдсан байв. Харин гадна талд шар туутны цаанд хүмүүс улам бүр цохлорч байв. Хин нэгэн гуруулаа тэр дундаа хүүхдэн ч гэж шивнэж дахиад нэг нь энэ гэр бүл чинь хүнтэй муудалцдаггүй тайван хүмүүс байсан гэж хариулжээ. Илгээмжийн газрын байнгын өвчүүлэгчид бүгд энэ гэр бүлийг мэднэ. Хин нэгэн эхнэр нь муу, нөхөр нь муу гэж хизээч ярьж байгаагүй. Өөртөө муудалцдаг, архитдаг гэдэг цуу яриач гараагүй. Гэтэл ийм аимшигтай байдлаар гуруула зэрэг өгчихнэ гэдэг ердийн нэг хулгайч
эсвэл гудамжны танхаа хүмүүсийн хийдэг хэрэг шиг санагдсангүй. Цагдаа нарт санаандгүй алдаа, гинти алдлах гэхээсээ илүү тооцоололтой, зоригтой хэрэг байж болзошгүй гэж мэдэрч байв. Гэхдээ эхний ээлж нь тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл бол уулмуур, гэрч, камер имжлэг. Дэлгүүрийн нэг давхарт нэг камер байлаа. Бараа илгээмж хамгаалах, хулгайгаас сэргийлэх зорилгоор байрлуулсан жирийн камер. Мөрдөгч шүнжэнгөө болсон бүх бичлэгийг тэр чигт нь ухраан үзэж эхэлжээ. Өглөө нар мантахаас хоошгийг орхиж, харин шөнө 2-3 цагийн хооронд юу болсныг анхаарал таахыг хүссэн. Камерын бичлэг дээр гудамж бас л намгүм, хэдхэн гэрлийн шон, бүдгэн гэрэл цацруулна. Шөнө 2 цагийн орчимд нэг эрэгтэй хүний дүр зураг кадрт орж ирв. Нилээн өндөр, алхалтан ч нэг л төвшөргүй, энд тэнд нуугдаж сандран явна гэхээсээ илүү өөрийн гэр, өөрийн ажил руугаа орж байгаа мэт тайван харагдана. Энэ хүн шууд л илгээмжийн газрын хаалганы зүг алхаж тотгош орж байв. Камерын бичлэг тод байсан тул сэжигтний нүрийг зургийнхаа кадраар татаж шивлээд дүүжинд үзүүлв. Дүүжийн зургийг харангуйтаа л таниж эргэлзүүлэхгүй Ли Иншэн гэж хэлсэн. Тэр хүн бол дүүгийнх нь нөхөр байлаа. Нэр тодорхой болмог цагдаа нар түүнийг нэн дээр шалгаж эхлэв. Ли Иншэн 1984 онд төрсөн, хайчааны уугуул, ойрол загоор метр 80 см өндөр, нэлээд булчинлаг биетэй олон жил барилгад ажилласан ир. Энэ мэдээлэл камерын бичлэг дээр хүний гадаа төрхтэй яг тохирч байлаа. Сэжигт нь тодорхой болж, харин одоо цагдаа нарын үүрэг аль болох урдан баривчлах. Хэрэг гарсан өдрөөс хойш тэд төмөр зам, автобусны будал, хот хоорондын зам, зочид буудлуудыг шалгаж, гадагш цугцсан эсхийг тогтоох гэж оролцсон. Мөн банкн дахь насны хүлээг нь шалгаж, хэнтэй уулзсан байж болох, хаашаа явсан байж болох талаар мөр хайж эхэлжээ. Энэ бүхний зэрэгцээ Хаачаа хотын цагдаагийн газар Ли Иншээг эрен сурвалжлах зар гаргаж 50,000 оны шан амласан. Түүний зураг, нэр мэдээлэл хот даяар маш хурдтай тарж, хүмүүс илгээмжийн газарт болсон 3 үнний алхахын талаар л ярьдаг боллоо. Гэхдээ цагдаа нар зөвхөн хүмүүсийн мэдээлэл хүлээгээ суусангүй. Хөдөө орон нутагт хамтдаа ажиллаж байсан барилгын багийнхантай холбоо барьж, урд нь хаана ажиллаж байсан, хаана байж магадгүй хайж, бүх сэжвэрийг нэг бүрчлэн дагаж байлаа. Хайгуулын явцад нэг зүйл тэдний анхаарлыг онцгой татсан. Хэрэг гарсны дараа илгээмжийн газрын нэг түлхүүр алга бусныг тэд олж мэджээ. Түлхүүрийг зориуд авсан хүн байна уу? Эсвэл хэн нэгэн түлхүүрийг хөвлүүлсэн үү? Магадгүй хохирогчдын нэгэн түлхүүрээ айсан уу? Үүнийг цагдаа нар заавал тодруулах ёстой байлаа. Хачирхалтай нь хэрэг гарснаас ердөө 2 хоногийн дараа 7 дугаар сарын 13-нд цагдаа нарт нэгэн дуудлага ирв. Ли Иншэн манад байна гэж хэлжээ. Гэхдээ энэ байшин хотын төвд биш, харин хөдөө түүний эцэгхийн амьдардаг жижиг тосгонд байсан юм. Цагдаа нар яаралтай баг илгээж очиход Ли Иншэн хүлээж байсан юм шиг бэлэн хувцас өмсөд чимээг өхөн сууж байв. Түүний ээж гүйж ирээд хүүгээсээ зүгдэн шаналсан дуугаар үйлж, дахиад нэг тэрвүүлж, сүүлчийн удаал тэрвэрий гэж дахин гуйжээ. Харин Ли Иншэн тайван байсан. Би баригдаж байгаа биш, өөрөө бууж өгч байна гэж цагдаа нарт онцлон хэлсэн гэдэг. Учир нь цагдаа нарт залгасан хүн нь түүний эцэг эх биш, харин өөрөө эцэг эхтэй тэгж хэлүүлсэн байв. Түүний ганц хүсэл нь цагдаа нар өөрийг нь баривчилвал олгох 50,000 оны шагналыг эцэг эх нь авч амьдрал нь багч гисэн дээрдээсэй гэж бодсон явдал байлаа. Цагдаагийн машин сууж сэжигтэн болсон тэр мөчөөс хойш жинхэнэ мөрдөн байцаал эхэлсэн. Ли Иншэний өнгөрсөн амьдралыг нарившин шалгах тусам энэ хэрэг зүгээр нэг гинэт дуурлаж хяналтаа алдсанс болсон зүйл биш гэдг нь тодорхой болов. Харин олон жилийн турш хоримтлагдсан дарамт, үр зээл, итгэл эвдрэл, доромжлол айдас, уур илэн зэрэг нийлж нэг мөчөд дэлбэрсэн хэрэг байжээ. Ли Иншэн хөдөө ядуу айлын хүүхэд 16 наснаас хойш сургуулаа орхиод барилга дээр ажиллаж, угаасаа ч гар хүлэгчтэй, ажил сайн нэгэн гэдгийг харуулж ирсэн. Эцэг их нь настай, бие сулд орой тул хоногийн хоол, эм тарианы мөнгөний ихэнхийг нь хүүн ганцаараа олдог байв. Ли Иншэний анхны гэрлэлт том асуудал, урвалт, хэрүүл маргаанаас болоогүй. Зүгээр л нөхөр нь ургилж ажиллахаар гэрээсээ ол байсаар хоёр хүний сэтгэл багаар холдож эцэст нь салсан байна. Тэд хүүхэдгүй байсан бөгөөд харьцангуй тайван байдлаар салжээ. Дараа нь Ли Иншэн олон жил ганцаараа амьдарсан. Хөдөө тасханд хүмүүсийн яриа хандлага өөр. 40 нас хүрч байгаа эрийг хүмүүс янз бүрээр ярьж хүүхэдгүй ганцаараа хөшрөн гэж хоолох дарамтлага нэг байжээ. Энэ яриа ховж юм эцэг ихэд нь маш их дарамт болж тэд хүүгээ ядаж нэг хүнтэй гэр бүл болгоё гэж хүсэх болсон. Ингээд 2022 оны ихээр түүнийг Дуюу гэдэг эмэгтэйтэй танилцуулжээ. Дуюу хайчааны хүн, түүнээс 2 орчим наснаар дүү,
Өмнө нь нэг удаа гэрэлж байсан Бэ гэдэг охинтой байлаа. Эхний уулзалтын дараа Лийн Иншийн Дуяв зөөлөн дугаар ярьдаг, цэмцгэр, гэрээ ажил сайн яадаг, охиныхаа хажууд чимээг өсөөж, уйлж унжилгүй, хүнийг ч уурлалдгүй гэж дотроо үнэлжээ. Тийм насанд гэр бүлтэй, нэгэн эмийн амьдралтай, өөрт нь төшөг болох хүнтэй болно гэдэг мөрөөдөл нь үнэндээ түүний хувьд хамгийн том хүсэл нь байсан. Танилцаад 3 орчим сарын дараа тэд гэр бүл болох талаар ярьж эхэлдэг. Гадаас нь харахад бүх зүйл хурдан болж буй мэт санагдсан. Тэгээд яг энэ үеэс эхлээд бүх зүйл буруу тийшээ эргэж эхэлсэн юм. Дуяв хормын бэлэг 180 мянган юан шаардаж, энэ нь Лийн Иншийн хувьд олон жилийн хөдөлмөрөө бүрэн шавхсан. Дээр нь ах дүүгээсээ зээлэх хэмжээний их мөнгө байв. Тэр олон жил цуглуулсан 80 гаруй мянган юан хуримтлаа бүгдийг нь гаргаж, төрөл садан найз нөхдөөсөө зээлж, нэг ёсны өөрийн ирээдүйн бүх боломжоо хормын бэлгэнд өгчээ. Хормын дараа мөнгөний асуудал дуусангүй. Дуяв байраа солиё гэж хүслээ. Лийн Иншээний 2 өрөө байр жирийн. Гэхдээ Дуявгийн өдөр бол хуучин давчуу, ээж охин гурвал хамт амьдрахад тохиромжгүй байлаа. Тэр байрыг 300 гаруй мянган юан зарч, Дуявгийн сонгосон 3 өрөө 600 мянган орчим юаны үнэтэй байрыг авчээ. Зөрүү 300 мянган юаныг нь банкны зээл үлдсэн багахан мөнгөөр шавхаж байж өгсөн. Энэ үед Лийн Иншээ бодлоо. Хэдий хэцүүч бид нэг гэр бүл хамтдаа амьдралаа босгоно гэж. Гэвч байрны гэрчлэгэн дээр нэр бичих мөчөд Дуяв гинэд нэг санал тавив. Ээж нэр дээр бүртгүүлээ. Ээж өөрийгөө доктортай, аюулгүй орон байртай гэж мэдэрхээр цаашдаа хамт амьдрахад илүү тайван байх болно гэжээ. Лийн Иншийн эхэндээ эргэлзсэн. Байрны мөнгийг голчлон өөрөө гаргаж зээл авсан. Харин гэрчлэгэн дээр өөр хүний нэр. Эхлээд хүлээ авахд хэцүү байлаа. Гэхдээ бид чинь нэг гэр бүл, ингэж багахан зүйлээр маргалдвал дахиад л салалт, муудалцах эхлэл болно гэж бодож эцэст нь толгой дохиод гарын үсэг зурсан. Ингээд Лийн Иншийн өөртөө харин эхнэрийнх нь ээжийн нэр дээр байр бий болжээ. Үүний дараагийн нэг том мөнгөний асуудал нь байрны засвар. Дуяв засварыг би хариуцъя, чи мөнгийг нь гарга гэж хэлсэн тул Лийн Иншийн дахин 70 мянган юан өгч өөрт үлдсэн сүүлчийн урамтлаач бараг дуусгажээ. Ингээд тэр өөрт үлдсэн зөвлөгөө, зээл, хүү, зээлсэн мөнгө, сар бүрийн амьдралын зардал гэсэн асар том ачаатай хүн болон хувирсан. Энэ цагаас хойш Лийн Иншээ нэг төрлийн өөрийгөө шийдэх ажлын горимд оров. Өдөр болгон барилгын талбай дээр цахилгаан сангийн ажил хийн. Шөнө агуулгад ачаа болгох, бараа зөөх ажлыг давхар ийн. Өдөр шөнөгүй ажиллаж, унтаж амарч байна гэхээсээ илүү цаг минут бүрээрээ мөнгө олж байхыг л бодно. Сардаа 10 мянган юан орчим болох үед жирийн ажилчнаас бол сайн гэж тооцогдох хэмжээч түүний хувьд зүгээр л дамжин өнгөрч байгаа мөнгө байлаа. Анх авсан зээл, онлайн зээл, сар бүр их нэртэй өгөх хэрэглээний мөнгө, илгээмжийн газрын мөнгөний эргэлт, ээж аавын эм тайраа гээд түүний халаасанд өөрт нь үлдэх мөнгө бараг үгүй. Тэр сар бүр Дуявд 8 мянган юан хэрэглээний мөнгө өгөх ёстой болсон. Чи сардаа 8 мянган юан явуулахгүй бол гэртээ битгий иргэсэн дүрмч гэж хэлж болно. Сайн ажилласан сард арайхийн хүргэн, харин ажил удаан, бэртэл гэмтэл өвдсөн үедээ тэр мөнгө ханаас олох вэ? Ингээд онлайн зээл, богино хугацааны өндөр хүүтэй зээлийн аппликейшнаар дамжуулж эхэндээ хэдхэн мянган юаныг зээлж дараа нь яг төлнө гэж бодож байсан ч удахгүй 10 мянга, 20 мянган юан болж өгсөн. Хүү дээр хүү нэмэгдэж тэр өөрөө ч энэ өрийн төсвөлийг төсөөлж чадхаа болсон. Энэ бүхний эцэг ихтэй хэлж чадалгүй ганцаараа дотроо уурж явжээ. Лийн Иншээ аажиндаа тотгошоо болж олон үг ярих нь багасаж өөрчлөгдөж эхэлсэн. Үе үе хамт ажилладаг хүмүүс нь түүнийг ганцаараа буланд суугаад нэг тамхи дуусаагүй байхад нөгөөг нь асааж бодол тарагдахыг хардаг байлаа. Ямар байна гэж асуухад зүгээрээ гэдгээс өөрөө хэлдэггүй болсон. Хэрвээ хэн нэгэн арай дэлгэрэнгүй асуувал тэр зүгээр л би дотроо дэлбэрэх гэж байна гэж хэлдэг байжээ. Удаан хугацаанд гэрээсээ хоол ажиллаж цагаан сар ойртох үед тэр энэ удаа гэртээ гинтийн бэлэг барьыг шийдэжээ. Замдаа гэрээхэндээ зориулж далайн бүтээгдэхүүн, мах, бүр Австрали далайн хавч захиалж үргэлтийн аягт шинэ бариа бичв. Сэтгэлдээ тэр би эхнэр, ээж, охин нэг ширээн сууж энэ далайн авчийг эдэн инээд суух болно гэж төсөөлж байлаа. Гэхдээ тэр хаалган дээр очиж түлхүүрээ хийж эргүүлэхэд хаалга онгоохгүй байв. Түлхүүр нь таарахгүй байлаа. Тэр хаалгыг тогшиж Дуяв онгойлгоход дотроос нь хоолны үнээр инээд ирээ сонсогдож байв. Гэрт нь Дуявгийн ээж, охин, бие мөн нэг эрэгтэй сууж байжээ. Энэ хүн бол Дуявгийн хуучин нөхөр байв. Ширээн дээр яг өөрийнх нь захиалсан далайн авч гол нь байлаа. Тэр хаалган дээр зогсоод
өөрийнх нь мөнгөөр авсан байранд өөрийнх нь мөнгөөр захиалсан хоолыг өөр хүмүүс идэх гэж байгааг хараад өөрийгөө энэ гэрийн хүн биш, бүр буруу айлд ирч гисэн танихгүй хүн шиг мэдэрсэн. Тэр орой Лийн Иншэн тэдэнтэй хамт ширээнд суусангүй. Гадаа гарч ганцаараа тамхи татаж дараа нь хямдхан жижиг төчөд будалд орж ханжээ. Дараа өдөр нь Дуюу түнд хуучин нөхөр маань зүгээр л охиноо эргэж ирсэн. Хоолны цаг болчхоор явуулах хэцүү, хамт олсон гэж тайлбарласан. Лийн Иншэн тэр үед маргалцсангүй. Тэр дахин ажилдаа буцаж мөнгө олохын тулд биеэ шавхсаар байлаа. Гэвч энэ удаад тэр байнга гэрлүүгөө залгаж утасны цаана ямар дуу хоолой сонсогдохыг чагнадаг болжээ. Нэг удаа бие утас авч цаана нь эрэгтэй хүний дуу хэн залгаж байна гэж асуухыг тод сонсон. Хэн байна гэж асуухад бие хинч биш гээд хурдхан уцаа салгасан байна. Хэрвээ харилцаа нь хэвийн ихтгэлтэй гэр бүл байсан бол энэ бол зүгээр л анзааралгүй өнгөрөх жижиг зүйл. Харин аль хэдийн сэтгэлдээ сэжиг төрчихсөн хүнд бол энэ нь дахиад л итгэхгүй байх нэг шалтгаан болж харагддаг. 2023 оны 6 дугаар сард тэр дахин гэртээ гинтийн байдлаар очиж энэ удаад эргэн тойрныг илүү нухацтай ажиглажээ. Дуюугийн ээж нөхцөл байдлыг сонирн байдлаар ирсэн ч угаалгын өрөөнд нь эрэгтэй хүний өсний гээл нүүрний тос шкафанд нь өөрийнхоос нуур ярьзмаар өөр стилийн эрэгтэй хувцс байгааг анзаарах үед түүний доторх хардлага улам ихсв. Тэр хоёрын хооронд ширүүн хэрүүл гарч Дуюу юу ч болоогүй гэж итгүүлэхийн оронд чи байнга гэртээ байхгүй, мөнгө бага явуулдаг, явж ирчгээд хардаж хэрүүл уруул хийж амар заяа үзүүлгүй гэх мэтээр буруудахжээ. Дуюугийн ээж чи өөрөө өрөнд орчход одоо бас гомлоод байх юм гэсэн маягаар ярьж охиныхоо талд баттай зогсож байсан. Түүний хувьд хамгийн хүнд үг бол энэ байшин ээжийн нэр дээр чамд байр байхгүй, таалагдахгүй бол гар зайл гэжээ. Харин охин бие түн рүү хараад энэ дээр чамаа хүсэхгүй байгаа гэж хэлсэн гэж ярьдаг. Тэр орой Лийн Иншэн дахин зөчөд бодлохоонч түүний амьдралын хамгийн урт чөнөөдийн нэгийг өнгөрөөжээ. Нэг талдаа тооцоо хийж нөгөө талдаа энэ бүхний утга учир юу байсан юм бэ гэж өөрөөсөө асууж суусан байна. Хурмын бэлэг 188 мянган юан, хуучин байрыг нь зараад 300 мянган юан, шинэ байранд зээл авч засварт 70 мянган юан, 6 сар орчмын хугацаанд Дуюу жилжүүлсэн 150 мянган юан, дээр нь бэлнээр өгсөн онлайн зээл, ах дүүсийн зээлийг тооцоод үзэхэд тэр бараг 700 мянган юан, бараг 1 сая долларт хүрэх төгөх хэмжээний хүнд ачаа хүрчээ. Харин байрны гэрчлэхий хатан байжийнхэн нэр дээр өөрөө хаалган дээр зогсож гар гэсэн үгийг сонсч байна. Энэ бодол түүний дотор аимшигтай хоосон мэдрэмж уур доромжлын гал болж хувирсан. 7 сарын эхээр Лийн Иншэн дахин нэг удаа гэрлүүгөө очихоор шийдэв. Энэ удаад тэр ярилцаж нэг мөр болгоё гэж боджээ. Нэгдүгээрт Дуюу хуучин нөхөртөөгөө бүх харилцаагаа таслах, хоёрдугаарт гэр бүлийн санхүүг ил тод болгох, мөнгө хаанаас орж хаашаа гарч байгааг нээлттэй ойлгомжтой болгох. Тэгтэл Дуюугийн хариулт салъя гэсэн байна. Салалтын нөхцөл нь бүрч дор. Байр ээжийн нэр дээр Лийн Иншэн ямар ч хэрэггүй. Зээл, онлайн нөр, ах дүүсийн зээл, бусад бүхөр бүгд Лийн Иншэний нэр дээр. Чиний өр чинийх, манай байр биднийх. Өөрөөр хэлбэл тэр хоосон гараад зөвхөн өртөө үлдэх ёстой байв. Энэ ийм байдал хинч амархан эвлэрч чадахгүй. Шудрах бус хамгийн муугар бол шууд л уурсан мэт санагдана. Маргаан болж Лийн Иншэн гэрээс гараад өөр очих газаргүй тул эцэг ихэндээ буцаж очижээ. Тэр өдрөөс хойш аав нь хүн маань хүн биш юм шиг өдөржин ганцаараа сууж хідэн хайрцаг тамхи татаж байгаа харагдана гэж ярьсан. Асуувал зүгээрээ эсвэл би өдөр бүр давчтаад амьсгал авч чадахгүй байгаа юм шиг байна гэж хэлнэ. Ээж нь уйлаад ийм юм болохыг мэдсэн бол гэлхийх чинь яах гэж шахав дээ гэж өөрийгөө буруутгана. Хэрэг гарахаас нэг хоногийн өмнө болсон нэг үйл явдал цагдаа нарын хувьд маш чухал баримтуулсан юм. Хайчин нутад оршуулгын хэрэгслэн жижиг дэлгүүр байдаг. 7 дугаар сарын 10-ны өглөө өндөр биетэй царай бараан хүн тотгош орж ирээд шууд оршуулгын 3 хувц хэрэгтэй байна гэжээ. Ихэвчлэн хүн нас барсан тохиолдол хүмүүс өндөр жим биеийн галбар нэмгэж тодорхой ээлж тааруулахыг хүсдэг. Гэтэл тэр хүн насны ангилал хэлсэн. 10 орчим настай хүүхэд 30 гаруй настай эмэгтэй 60 төхөж яваа хөгшин хүн зориулсан гэжээ. Дэлгүүрийн эзэн урд нь олон уу гашуудсан, уйлж чичирч, зарим нь өглөө хүлээн авч чадахгүй байгаа хүмүүсийг харж зурсан байлаа. Түүний хувьд энэ хүн үнэхээр уу гашууд авсан хүн гэхээс илүү хитрхээ дуугаа ураасан, юу ч ярьдаггүй, нүдэн төгшөөртэй ирнэ, сэтгэл хөдлөлгүй хүн шиг харагдсан. Гэхдээ тэр үедээ энэ бүхнийг тийм ч гүнзгий бодоогүй. Хэрэг гарсан дараа нас барсан 3 хүний нас 63 насны эмэгтэй
37 настай эмэгтэй 13 настай охин гэсэн мэдээллийг сонсох мөчид нуруу нь хуйдтан эхэлжээ. Энэ нэрийг санаандгүй биш урьдчилан төлөвлөсөн гэдгийн хамгийн аимшигтай нотлохондын нэг байлаа. Хэрэг гарсан шөнө Ли Иншин эцэг эхтэйг нэг ширээнд сууж хоолоо идсэн гэдэг. Гарч явахдаа гадаажийнхаа ажилтай буцаж ирэх хэсгээ мэдэхгүй гэж хэлжээ. Түүний мэдүүлгээр тэр хэд хоногийн өмнө илгээмжийн газрын хаалганы дэлгүүрийг нууцаар авлуулан авсан байв. Тэр шөнө яг тэр дэлгүүрээр үүдний хаалгыг чимээгүй хүн онгойлгож шууд л 2 давхарт гарчээ. Хаалга дотроос төгжээдэй байгаагүй, ямар ч хамгаалалт байгаагүй. Тэр хаалгыг зөөлөн түлхэхэд дотор нь гэрэл унтарсан хөшгөний завсараар орж ирэх бүтгэн сарны гэрэл төдий байв. Жижиг орон дээр дуюугийн ээж хаалганы ойролцоо, том орон дээр дуюу охинтойгоо унтаж байсан. Ли Иншин хаалганы ойролцоо хэсэг хугацаанд хөлөлгөөнгөө зогсжээ. Хэдэн минут байж магадгүй, хэдхэн секунд ч байж магадгүй. Тэр өөрөө сайн санахгүй байна. Гэхдээ олон дурсам шалгоо дотор минь ээлжилж орж ирж байсан гэж хэлсэн. Тэр сарны гэрэл доторх бүх амьдрал, уу гашуу, шаналл, дурамжлал, гомдол, уур хилэнг нэг дор зэрэг харж байгаа мэт мэдэрчээ. Тэр үед л тэр бүслэгийн орчмоосоо утгаа гаргаж авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хамгийн түрүүнд дуюугийн ээж халлахад хүрсэн байна. Тэр настай учраас нойр бага байсан, бас хаалганы ойролцоо унтаж байсан тул төрүүлж ирсэн бололтой. Нүдэ нээгээд харанхууд хүн шиг сүүдэр харахад юу ч ойлгох завгүйгээр халлахад хүрсэн. Тэр охин зээ охин хоёрыг сэрээ шамжаагүй. Дуу чимээ хөдөлгөөн дуюуг сэрээсэн. Нүдэ нээхэд нь харсан хамгийн ихний зүйл бол нөхөр нь өрөөний гол зогсож байгааг харахад тэр орноосоо гусгын босож чи энд юу хийж байна? Яваач гэж хашгирсан гэдэг. Ли Иншин түүнд хариу юу ч хэлээгүй. Зөвхөн чиглэлээ өөрчилж том орны зүг алхаж эхэлжээ. Дуюу биеэрээ охиноо хааж түүнийг хамгаалахыг хичээсэн ч өрөө итерхий жижиг зай байхгүй байв. Би орон дотор уйлж сандарч айсандаа аава битгий гэж хэлсэн байна. Гэвч энэ үг тэр шөнө юу ч өөрчилж чадаагүй. Хэрэг хугацаанд үргэлжилсэнийг хинч нарийн хэлж чадахгүй. Шүүхийн эмнэлгийнхэн бүх үйл явдал 10 минутаас хэтрээгүй гэж дүгнсэн ч хохирогч нарт энэ хугацаа яг л төгсөхгүй. Хар дарсан зүүчийг урд санагдсан байж таарна. Ли Иншин хутгаа газар унгаж гараа ширтээд цусыг арчиж дараа нь өмнөх өдөр авсан 3 оршуулгын хувцас гаргаж иржээ. Хүүхдийн залуу эмэгтэй, хөгшин эмэгтэй 3 хувцсыг нэг бүрчлэн задлан хувцсыг өмсгсөн. Би тэдний хүний осоор хүндэлж хувцалсан гэж хэлсэн байна. Ингээд тэр гадагш гарч хаалгыг түгжээд машиндаа сууж эцэг эхэндээ оцсон. Тэнд 2 хоног юу ч хийлгүй нэг газар сууж тамхи татжээ. 7 дугаар сарын 13-нд тэр аав ээжтэй цагдаа нарт дуудлага үг намайг баривчилбал та хоёр 50,000 юаны шан амна. Амьдрал багч гисэн хэрэг болно гэж хэлсэн. Аав нь би өөрөө дагуулж очиж болохгүй гэж асуухад Ли Иншин гунигтай нэмсэглэж 3 хүн алсан байхад ямар ч байсан үр дүн нь адилхан. Тиймээс тэр 50,000 юаны шагнал ээж аавд нь хэрэгтэй гэжээ. Тэгээд аав нь гараа салгамнуулж байгаад 110 руу залгасан байна. Цагдаа нар ирэхэд Ли Иншин аль хэдийн хувцас өмсөд бууж өгөхөд бэлэн болсон байв. Мөрдөн байцаалтын явцад Ли Иншин бүх хэрэг явдлыг нэг бүрчлэн хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр энэ бүхэн зөвхөн мөнгөний тухай байгаагүй. Миний хүн чанарыг, нэр төрийг өдөр бүр хэсэг хэсгээр нь хумсалж байсан гэж ярьсан байдаг. Би тэр гэрт нэг ч өдөр хүн шиг байж чадсангүй. Би зүгээр л мөнгө төлдөг машин байсан. Эцэст нь байр тэднийх, өр бүгд минийх. Би өөрөө хаалган дээрээс чи эндээс яв гэсэн үгийг сонсож зогссон гэж хэлжээ. Хэргийг шүүхэж шилжүүлсний дараа 2023 оны 12 дугаар сард Аншан дунд чатны шүүх Ли Иншин санаатай хүн амны хэрэг үйлдсэн гэж үзэж цаазаар авах ял унаасан. Өмгөөлөгч тал зав залцсан ч 2024 оны 4 дугаар сард Ямны мужийн дээд шүүх анхан шатны шийдвэрийг хэвээрүүлдэв. 2024 оны 11 дугаар сарын 30-нд Хятад улсын дээд шүүх цаазын ялыг баталж 2025 оны 4 дугаар сарын 17-нд Ли Иншин Аншан хотын гүйцэтгэх талбайд ээжийнхээ хийсэн баншиг идээд эцэг ихтэй сүүлчийн удаа сүгдэн мөрөгжээ. Аав нь нулимсаа туслуулан дараагийн амьдралдаа сайн гэр бүл төрөөрэй гэж чимээгүй шивнсэн гэдэг. Энэ нэрийг улс даяар шуугаан тарьсан. Яагаад гэвэл энэ бол ганц айлын эмгэнэлт түүх байгаагүй. Энэ бол 2 дахь гэрлэлт хурмын бэлэг, хадмын нэр дээрх байрны гэрчилгээ, өөрзөөл, хол ажиллах нөхөр, салалтын үеийн эд хөрөнгөний маргаан дахин гэр бүлтэй болохыг шахдаг эцэг эхийн дарамт, үр хүүхдийн дунд үүсэх үйл ойлголцол гэх мэт маш олон айлын бодит амьдрал тохиолддог асуудлуудын нэгэн тусгал байлаа. Хэдийгээр энэ түүхийн төгсгөл аимшигтай хүлээн зөвшөөрөхөд хэцүүч бидэнд бодох ёстой асуултууд үлдэж байна.
Хэн нэгэн муу хүн төрөөд ийм эрэг хийсэн гэж хэлэхээс илүү олон жилийн турш хоримтлагдсан дарамт, шударга бус байдал, амьдралын хүнд нөхцөл, харилцааны уналт, итгэл алдрал, мөнгөний төлөөх тулаан, хүний эрх мэдэл, өмчийн эрхийн тэгш бус байдал зэрэг олон хүчин зүйл нийлж байж ийм эмгэнэлт хүрдэг. Лийн шин 3 хүний амийг хүнөөсөн маргашгүй хүн амны хэрэгтэн. Энэ бол түүний хүлээх ёстой хариуцлага. Гэхдээ түүний амьдралын түүхийг харахаар бүх зүйл ихэндээ маш жижиг мэт санагдах сонголтуудаас эхэлжээ. Гэрэлтийн бүртгэл дээрх нэгнэр нэг тоо, хормын бэлгэний хэмжээ. Сард энэ хэмжээний мөнгө явуулахгүй бол эрх хэрэггүй гэсэн ганц өгүүлбэр. Эдгээр нь бусдын нүдэнд зүгээр л бичиг цаас, тоо баримтныг харагдагч түүний амьдралын тэнцвэрийг алдагдуулж бүхнийг буруу тийш эргүүлэх эхлэл болсон юм. Эцэст нь энэ бол зөвхөн нэг хүний, нэг гэр бүлийн эмгэнэлт түүх биш. Энэ бол өнөөгийн олон гэр бүл, олон эрэгтэй, олон эмэгтэйчүүдийн амьдралын урсгалд хаа нэгтээ чимээгүй хүн боожж байдаг хорсол, айдас, гомдол, дарамт хизээ нэгэн цагт ямар аимшигтай хэлбэрээр дэлбэрч болохыг харуулсан анхааруулга болсон хэрэг юм. Энэ бол хай чааны жижиг илгээмжийн газар дээр гарсан 3 үеийн эмгэнэлт түүх. За ангид өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэн бичлэгээ үзэж дууссан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.